Хүний амьдралын алдаа өнөөдлийг дэнсэлж нар үзэх нарсан 102 аль нэр явахыг тодорхойлдог шүүх байгууллага ямар нэгэн хэргийг талбарээс нэгтлэн хянаж хинээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах гол үүрэгтэй. Үүнийг ч зүйл заалтаар нь тусгаалan заагаад хуульчилчихсан байдгийм. Хэрвээ шүүгч тангаргаасаа нацж хэнийг эрх мэдэл албан тушаалтны талд үйлчлбэл өөрөө хуулийн хариуцлага хүлээдэг. Тиймээс энэ байгууллагын үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох ёсгүй. За гэтэл сүүлийн үед Хаан банкны зүгээс Монголын шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлогыг удаадаараа гаргаж байна. Банктай холбоотой хэрэг маргаа үүсгэр улсын дэд шүүхийн шүүгчд рүү загтал илгээдэг. Загталтаа банкны зүгээс харилцаа сайтай байдгаа цохон тэмдэглээд үүссэн асуудлыг үн зөвөр шийдвэрлэж өгнө үү гэдэг байгаа юм. За хамгийн анхаарал татаж байгаа юм нь манай банкнаас танаа шүүгчнэрт байр орон сууцны зээлд байнга бодиттой тусламж үзүүлдэг гэдгээ тодорхой анхааруулсан. Энэ ашиг сонирхлын зөрчил агуулсан болохыг хуульчид удаадаараа сануулж байна. За энэ удаа ч мөн судлаад үзэхээр ганцхан жилийн дотор 34 удаагийн Хаан банктай холбоотой эрх шүүхтэр 100% банкны талд шийдэгдэжээ. Тиймээс энэ шүүх цэцэглэл гадаад эзэнтэй банкны иргэшэлд орсон гэдгийн баталгаа болохыг их сурвалжууд хэлээд байгаа юм. 2013-аас 14 оны цаашдаа маш олон хэрэг үүссэн. 13-аас 14-ний хооронд 34 хэрэг Хаан банктай холбоотой шийдэгдсэн байхад 100% Хаан банкны талд шийдэгдсэн. Тэгэхээр Хаан банк хаанхын банк гэж Монголын маркет гэдэг хүн бодож байгаа өгүүлбэр Монголын шүүх зөвхөн дээдсийн албан тушаалтын мөнгөтэй төрөлхтэй хүмүүсийн талд үйлчилдэг юм байхаа гэж бодсон чинь бид бүхэн эндүүс Монголын шүүх гадны гар хөлбөсөн байна. Хаан банкны үндсэн хурцааны 41.3% нь Японы Kawata холбоотой компани гэсэн Kawata гэдэг HS International гэдэг Хонконгийн компани 13.1%, таван богд компани 22.96%, олон улсын санхүүгийн корпорац 932%. За, Хотон гэж Баатар сайхан бүхэл төрөөдийн хүнди 13.32%. Үндсэндээ 60% нь гадаадд эзэмшиж байдаг банк Монгол улсын шүүхийн байгууллагад ажилладаг ажилтнуудыг орон сууцлуул бас дээд нэрийдэг. Тэгээд дээр нь бол арай хэлхийд авчихсан. Танхимынх нь ерөнхий шүүгчд нь бид ийм асуудлыг шийдсэн чинь бидний асуудлыг ингэж шийдэж өгөх гэж хэлсэн. Өөрийнхөө үгээс илүү банкны үгээ бодож байгаа айл өрхүүд өнөөдөр олон байгаа. Байртай нь байраа, машинтай нь машина, маалтаа нь маалаа гэд барьцаалж болох бүхий зүйлсээ банкнд тушааж өнөөдрийн нийгэмд үр зээлгүй өнгөж өдрийн одчгөл болсон цаг. Үнэн болоод хатуугаар хэлэхэд иргэд арилжааны банкнд хүлүүлж байгаа. Бэлэн мөнгөгүй иргэдийн бодит зовлон дээр тоглолт хийж банкуд л өнөөдөр хамгийн тодор хөлжиж байна. Хямрал үнэндээ хэсэг салбарынханд буюу банкныханд хонжортой суглаа шиг ашиг авчирж байгаа гэхэд хэлсдэггүй. Гэтэл одоо иргэдийн итгэл дээр хүлдсэн банкуд хим хэмжээнээс хальж шүүх цэцэглэлийг өөрсдийнхөө дураар хөдлөх гэж оролддог болжээ. За Хаан банкны хувьд хувьцааныхын дийлэх үеийг гадаад хөрөнгөтнүүд эзэмшдэг. Ерөн шүүх цэцэглэлийг гадныхын иргэшээлтэд оруулах гэж оролдлогыг хардлага нь ор үндэслэлгүйч зүйл биш юм. Өнөөдрийн ялцлалд өрчгсөн гэж олон нийтэд дүгнэгдээд байгаа шүүх цэцэглэл шүүгч нарыг шүүдэг эрх бүхий байгууллага өгүүлэгдэж байна. Мэдээг амар өсгөлөө.